11-ийн тэгэхээр 17. 18 дээ. За тэгвэл дахиад нэг бичээг байна. Соломон дүүлгөө Монгол зул нөө. Чээр Google-тэй сайн үл үзчихсэн юм биш үү? Яах юм ба надаар дүүд хөрүүлж өгөөгүй гэж. Тэгээд Google-тэй үлгэдөө. Тийм байх чи. Тэгж харагдчих шүү. За Google хэсгийг бол юусоо бити нарийнс хараад цаа. Одоо энийгээ инглээ. Татлаа. Жохон нарийнс бооз. Энэ хэсэг рүү юус битэж зөвхөн чийжэл гэл. За. Хоёр гурван бүс аваад үзсэн. Одоо зөвхөн гараад дарахал шаардлагатай. Хөл дээр бол бүс байх хэрэг. Нэг юм урт хөвгөлээд байсан юм. Жохон бахад. За. Гадааш та том ширхэг хаялж штеп минь охоо. Төрөх бодол байна уу? Ийм гой цас орж байна. Нара 3 сарын 11 гэхэд ийм их цас орж байна. Би төрхөн тодорхой болсон чи. Маргааш төрөж байгаа. Тийм учраас өрхөн гэцээ бичиж үлдээж байна. Миний хоо ингээд 41 мэдээлэлтэй. 3,600 г. Магадгүй тэрнээс ч том. За ингээд үрцээжлээ. 4 цагаас хойш унтсангүй. Нэг л нойр өрсөнгүй. Тогтлоод байгаа маш. Нойр нөрөхгүй. За. Энэ миний бодлоор ч байх угаасаа энэ төрөх хөрөөл юм л та. За энд төрөх юм байна. Бисээ дөрөв давхраас ийшээ бууж ирлээ. За энд нэг юм ор байна. Өтөндөө камертай юм биш нэ. За тэгээд энэ ор бол бас их мухарагдчих нэхгүй. Энд бодвол хүүхдийг хэмждэг болов уу гэж харагдаж байна. Энд бүр ингэж үлэх юм байгаа юм шүү. За тэгээд энд усанд орчд юм. Энд ингэж дүүш байна. Нэр асууж усанд орчд юм уу? Би нөгөө эмбитивний мэдээг болохоор усанд орж чадаагүй би ингэ усанд ормор байгаа байхгүй. За энд усанд орчлох юм шиг байна. Тэгээд жоохон сэрүүфтер ийм өрөө байна. За тэгээд эмнэлгийн хэллэгээр бол намайг хэлсэн гэсэн. Өнөөдөр 25 оны 3 сарын 14 2 мэгцэн өглөөний 9 цаг болж байна. Хэлсэн хэрэг яадгийг би бас өөрөөсөө мэдэхгүй л юм л та. Тэгээд ямар ч тач өнөөдөртөө бол төрөх юм шиг байна. Одоо 10 цаг болж байна.
Усан агал болчлаа. Тайлсан гэдэг чинь ургийн усыг хагалж гаргахыг л хэлээд байсан юм биш үү? Тэгээ эмчнэр шууд гарын мэдрэмжээр хийдэг юм байна. Шууд зүгээр цоолоод гараараа хайсалдаг юм байна. Тэгээд эмчнэрд бол ахын төрөгчнөр айгүй хүнд байдаг юм байна угаасаа. Өнөөдөр надтай бас цуг бас нэг ахын төрөгч байгаа юм байна. Тэгээд хоёр ахын төрөгчтэй яанаа л гэдэг. Тэгээ ингээ хажууд талд хүмүүс төрж байгаа юм гэдүүлж байгаа нь уйлж байгаа сонсдог. Хэцүү л байна л та. Гэтэ сая манай их баригч орж ирээд одоо зөвлөгөө өгсөн. Одоо угаасаа өвднөө. Усаж агалчлаа. Тэгээд амар их өвднөө. Тийм учраас дөнгөж өвдвөөгүй юу? Уйлж унчихгүй. Тэсвэр төвчээртэй байж байгаа хүүхдтэй уулзнаа. Тэр сэтгэл санаагаад бэлд хоолндоо сая гэсэн. Амар хүүтөрөө үед юм байна. Ер нь даарч. Ээж нар яагаад халааттай байгаад гэдгийг одоо л ойлголоо. Энд орж ирээ даардаг учраас халаад өмсдөг юм биш. Орж ирнэ шүршүүрээсэн шүү дээ. Тэгэхээр нь би шүршүүрт орчих гэж үзэхгүй юу? Хамаг булчинчаа сулраад хүн ер нь ингээд асааны ансар мансар нийтдээ биш дээ. Тэгээд совлож хичээс нэг чи шүршүүрт нь орчих уу гэсэн чинь наа чи ажиллахгүй гэж авдیں۔ Зүгээр л өнгө төдий байсан байна. Хэлбэрийн шаардлага хангасан байна. Арайчтай. Шүршүүр ажилдаг болгооч тий. За одоо хэсэг унтаад авъя. Тэгэхгүй бол утгагүй өвдөж эхэлнэ гэсэн. Нэг цаг унтчих сонирхолтой. Бас өвдөхөр болцсон юм шиг. Нэг л тийм юм хөндөөр болцсон юм шиг мэдэрч байна. Нэг өвдөлтэй бол бодохгүй байх гэж яриад байна. Унтан зүгээр л эхлэх шүү дээ. Манай нуур хотоос ирж байгаа. Би нөхрөө хажуудаа байлах хэсгээ жоохон бодох хэрэгтэй юм шиг байна. Улан цуг ороод л ийж үзсэн. Гэтэ яг хажуудаа байлаад нэг бас нэг шалчнаад байгаа санагдаад байна. Нэлээ хөвгт гэж юм шиг. Ганцаар ижил амарч юм шиг. Цэцэг битэг. Бай. Хоол ундаа сайн идэж аваа тэнхээтэй хүч үзэх хэрэгтэй. Аав юм. Гой хоол авчирсан бай. Хөрөшт. Манай авч бараг тоож болоод байгаа юм шиг. Намайг имлэг тавьцсан доногтлаа баг. Мангар сайжирчлаа шүү хоолн дээр. Стэмэр бүдүүн зогс. Ер нь зүүн тремэрнээс айгүй айдаг л та. Сая өнхөрийн зүйл бас сэтгэлийн зүсэх шиг л боллоо. Энэ сэтгэлийн туслаг нэ. Одоо 30 минутын зайтай өвдөхгүй л тусч байгаа тоогийн нэмээд. Тэгээд энэ миний өвдөлтийг нэмээд. Тэгээд би төрөх юм шиг байна. Йоо тусал залахгүй өвдсөн аач. За нөхөртөө гарч явах үйлээ. Эсний ярьсан чигэнд үлмээ санагдав. Бол намайг төрөхөд мэттэй цугаар нэг ичсэн гэх. Гэл таарчлаа л та. Яажудэл би яг уйлж мөлөд бүр ингээд чицэг царайлах юм шиг байна. Утасны цанаас уйлан дуурайд байгаа юм чаа. Энэ бол үнэхээр амар туслаа. Хөвтчихс намайг бүр босгож иртэл авлаа шүү дээ.
Хүүхдүүд харин босоод ирлээ. Би чадна гэж. Энэ зүгээр эхлэлт энэ юу ч биш. Хамт тасах хэрэгтэй. За туслаа нэмчт юм байна. Би бол 15 минут болоод нөгөөдөд исэн ч одоо нэмчихэр болно л үүдэх бах та. Тэгээ хөвтэйгэр үүдэх амар хэцүү байгаа байхгүй бол босоод би явахаар үүдэлт нэрээ нандаад байгаа байхгүй. Тэр нь зүрхний бичлэг залах болчихлоо. Чи одоо ингээ 30 минут шин. За яах вэ? Сайн 30 минутанд гурвал үүднэ. За бид гурав төрхөө өрн дотроос мэдчилж байна. Гурлаа. Бурхны авралаар миний охин хийсэн.
гойруулаасаа. Аав нь нэрэл охин дөрчиж байгаа юм чи. Оо. Чамаг ирлигээ тэр юм гандаар очиж шүү. Чи өсөөр нэг цаг буугаад. Тэг буц буугаад. Тэгэл шүү тийм. Тэгээд орж ирэх юм лээ. Тэгээд орж ирээд нэг 20 минут 20 минут болсон тэгэл надчлаа тийм. Орон дээр гараад 10 өдөр үүдэлтэй ингэж баярлалаа. сэтгэл ямар хөө минаар хүнд байв. Хэцүү л ихтэй зүгээр ганц бодож исэн ямар тач манай хүн бол гарч ирнэ л гэж бодчихлаа. Хүүхдээ бүтээлээ гэдэг инженер орилон гэсэн ч гэсэн би зүгээр л гэж л бодсон. Яг жаал гайхалтай. Бүтэхгүй дээ. Хүнд даваа байлаа шүү тийм ээ. Тан байдал одоо цэн Аз төрөх юм бол. Тусал залгуулахт чи арай 11 болчихсон шүү дээ. Тийм шүү дээ. Наад тусал. Тэгсэн. 11-ээс 6 хүртэл. Хөрш 7 цаг юм. Хүүхдээ хуурайлахаас ахуулаад хөхүүлээ. Юу ач мэдгүй шин сургалтын тусам гэсэн яг ингэж практик дээр бол чадахгүй байхгүй. Тэгэл энэ хоёр орыг чинь бүр дэлэг болгоцсон. За ингээд өнөөдөр хэмжээс гарах юм шиг байна. 4 давхар төрхийн өмнөх дээр хөвтөж жаад 2 давхар руу бууж төрөөд 3 давхар төрсний дараа хэвтлээ. Гоёлаа. Би сайн инженерийн бойд сайн төрсөн. Сая эхондоо харуулсан чинь анхны төрөлтөө ямар ч ойдлого төрчих юм ямар лагийн чи гэсэн. Тоол гоё юм аа. Бид мөрөөртэй гарсан. Хүмүүс чинь